За Амгаланбаатар гишүүний санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Монголчууд одоо нүүдэлчин соёлтой арт юм уу, нүүдлийн өв соёлыг мөн тээж байгаа ганц одоо хүмүүс бол малчид. За мөн одоо бас Монгол улсын хязгаар нутгийг эзэнтэй байлгаж хязгаар нутагтаа эзэн болж байгаа хүмүүс малчид. Малчтын одоо амжиргааны гол их үүсвэр бол мал сүрэг. Тийм ч учраас Монгол улсын үндсэн хуулинд мал сүрэг төрийн хамгаалтанд байрыг заасан. Гэвч одоо малчтын одоо гол амжиргааны их үүсвэр мал сүргийг чон гэдэг амьтан бол үндсэндээ бол маш олноор нь идэж, хятаж амжиргааны гол их үүсвэрийг салгаж байгаа. Зүүн болон говийн бүсэд бас чон агнахгүй бус аймагт нь агнаж болно гэсэн шийдвэр гаргасан одон тоо сайдад баярлж байгаа. Яг гэвэл зүүн болон говийн бүсэд хурдан буута хурдан унаатай хүмүүс чон агнаад дууссан, ховордсон. Хангаан бүсэд, алтаан бүсэд, баруун бүсэд, хангаан бүсэд үнэхээр чон бол дийлдэхэ болсон. Бод мал үнцэнэ төлөв авахаа болсон. Үхрнээс, адуунаас тийм үү. Ёс хээр явж идэг, хээрээс төлийн нэрээс тугал бяруу, унаг дааг бүгдийг одоо чон идчихдэг. Тэр байтга хотонд нь орж яд хонь ямааг нь барьдаг. Үүнийг алъя гэхээр сумын застраа зөвшөөрөл ав гэдэг. Чон алах сургалтанд суу гэдэг. Дээрээс нь 240 мянган төгрөг төл гэдэг. Ингэхгүй агнах юм бол эрүүгүй хариуцлах хүлээлгээс эрүүгүй хуультай. Ийм байдлаар үндсэндээ бол чон алсан малчин маань, мал сүргээ хамгаалсан малчин маань амжиргааны их үүсвэртэн дайсан болсон чоныг одоо устгасныхаа төлөө эрүүгүй хариуцлах хүлээх болт. Үүнээс бол алж чадхаа болцсон, үүнээс бол чон өссөн. Тийм болохоор одоо үнийг л зэгстэй гэсэн одоо хуулийг Амгаланбаатар гишүүн оруулж ирж ойлгож байгаа. Энэ бол зайлшгүй одоо бас бид хүмүүс дэмжиж одоо батлах ёстой хуулиа. Ингэж одоо бас тийм үү зохицуулт хийхгүй бол төр бодлогын дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй байдаг. Хит одоо туйлширсан шийдвэр гаргадаг. Эсвэл болно, эсвэл болохгүй. Зарим бүстэй болно, зарим бүстэй болохгүй. Сая Алтан шагаа гишүүн хэлж байна. Зүүн бүс, говийн бүс чонгоо болцсон штэ гэж. Тэнд хориглоо. Баруун бүс хангаан бусдын чөлөөтэй агнаа. Толгойн хит цөөрөд ирэх юм бол хязгаарлаа. Ийм л уян хатан одоо мэдрэмжтэй шийдвэрийг энэ төр гаргадаг баймаар байгаа. Өнөөдөөс бууны асуудал байж байгаа. Нөгөө чоноо агныхаар хуучин Оросын буутай Вянта одоо Лоос одоо юу гэдэг нь Чек Карибын гэдэг. Тэр буунууд нь хуучирсан, онхоо болцсон, цэцгүй болцсон. Шинээр буу худалдаж авах гэхээр бас л тусгай зөвшөөрлөг компаниудыг хязгаарлаад буу маш өндөр үнэтэй борлдог. Америкт одоо барууны орнууд $500 буу Монголд $5,000 зардаг. Сум нь одоо 10-20 мянган төгрөг үнэтэй. Тийм үнэтэй бууг малчид худалдаж авах бололцоо байдаггүй. Тийм үнэтэй сумаар чоноо алж чаддаггүй. Тийм болохоор одоо бас юу гэдэг юм бууг хямдруулах, сумыг хямдруулах чөлөөтэй бас тийм үү сургалтын суугаад агнадаг болох энэ талд нь анхаарах хэрэгтэй. За яг үүнтэй адилхан одоо байгалийн нөөц ашигласны төлбөр гэж байж байгаа. Тэр эдийн засгийн экологийн үнэлгээ гэдгээр хулганаас, өвлийн цагаан огтноос агнах юм бол төлбөр авна гэсэн хуульд. Одоо ховдод хар усан нуурын андатар заар тарах гэмт агнах гэхээр маш олон болцсон. Арлууд 50 хэдэн аралтаас 20 хэдэн аралтаа бол арлуудыг идээд тусгацсан. Тэрийг агнах гэхээр заавал мөнгө төлөх гэдэг 5,000 төгрөг. 5,000 төгрөг төлөөд агнах хүн байдаггүй. Тэр нь ингээд нөгөө хар усан нуурын тэр шагшуурхтай арлуудыг бүгдийг идээд цөөлөд байдаг. Энийг одоо байгаль орчны ямаас иймэрхүү мэдрэмжтэй хандмаар байгаа юм л да. Гэрийн хулгана алахад төлбөр төлж агнах хуультай байгаа бид нар. Өвлийн цагаан огт нь устгахад мөнгө төлөх хуультай байгаа шүү. Тэр хар усан нуурын амдатрыг алахад бас 5,000 төлөх юм хуультай байгаа. Ийм л юмнуудыг маш хурдан мэдрэмжтэй шийдээд энэ чон агнах хуультай адилхан шийдмээр байгаа маа. Ийм юм дээр бас манай одон тооёо гишүүн байгаль орчны сайд маань илүү бас санаачлагтай ажилласаа сая одоо зүүн бүсээс одоо бос баруун говийн бүсээс бос гадар чон агнахыг зөвшөөрнө гэдгийг хууль чиглэл өгсөнтэй адилхан энэ асуудлаас мэдрэмжтэй хандаасаа гэж танаас хүсье. Хуулийг дэмжиж байгаа. За энэ 16